Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За, хэмэл оюуны үндэс хичээлийн 6 дугаар лабораторийн ажлыг тайлбарыг оруулахаар бэлдэж байна. За, энэ 6 дугаар лабораторийн ажлаар хэмэл оюуны мэдлэгийн төрслөлийг хэрхэн ашиглах вэ гэдэг талаар хийж үзэх лабораторийн ажлыг энэ удаад хийх болно. За, энэ лабораторийн ажлын суралцахын үр дүн юу байх вэ гэхээр Python програмчлалын хэлний хөрвүүлэгч ашиглаж дараах үйлдэлүүдийг туршиж үзнэ. За, үүнд мэдлэг хадгалах, мэдлэгийг хэрхэн үүсгэж хадгалах вэ? За, Python програмчлалын хэл ашиглан хэрхэн мэдлэгийн төрслийг боловсруулах вэ? За, үүн дотроо семантик сүлжээг, програмчлах дүрм, фрейм бүтээх, за, энгийн баримтад тулгуурласан энгийн үндэслэлийн системийг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн жижигхэн програмын жишээнүүдийг хийж үзээд, за, тэдгээрийг та бүхэн ашиглаж бие дааж бодох чадварыг эзэмших болно. За, үндсэн ойлголт. За, бид нар энэ мэдлэгийн төрсөл гэсэн ойлголтыг лекцийн хичээлээр тайлбарласан байгаа. Лекцийн хичээлээр лекцийн хичээлийг бичлэг хийгээд тайлбарлаад оруулсан байгаа. Тэгэхээр мэдлэгийн төрсөл гэдэг нь болохоор мэдээллийг хадгалах, ашиглах арга байх нь. За, энд нь юу байх юм гэхээр хэмэл оюун нь мэдлэг дээр тулгуурлаж ухаалаг шийдвэр гаргах боломжтой болно гэсэн байх нь. За, мэдлэгийн төрсөл нь 3 төрөл байдаг. За, үүнд семантик сүлжээ, за, програмчлах дүрм, фрейм гэсэн энэ 3 төрлөөр тодорхойлогдож болдог байх нь. За, семантик сүлжээ нь юу байх вэ? Холбоос бүхий ангилаануудаар дүрслэгдэнэ. За, програмчлах дүрм гэхээр зэрэг нөхцөл шалгах логикийн үйлдэлүүдийг ашиглана. За, шийдвэр гаргахад мэдлэгийн хэмэл оюуны мэдлэг тулгуурлаж шийдвэр гаргахдаа юу ашиглах вэ гэдгийг энэ тайлбарлаад байгаа гэж ойлгоорой. За, фрейм болохоор зэрэг объектуудын бүтцтэй загвар үүсгэж тэдгээр тулгуурлан шийдвэр гаргах боломжтой байдаг байна. За, энэ лабораторийн ажлыг хэрхэн гүйцэтгэх вэ? За, лабораторийн ажлыг гүйцэтгэхийн тулд 6 дугаар ажлын энэ бичлэгт үзүүлсэн жишээг татаж авч туршиж үзнэ. Тэр жишээ файлыг 6 дугаар хичээлээр оруулсан байгаа. 4 файл оруулсан байгаа. Тэр файлыг та бүхэн татаж аваад нэгээр нь ажиллуулаад туршиж үзээрэй. За, бичлэгийн PowerPoint энэ файл дээрх өгсөн бодлогуудыг ашиглаж туршаад, за, тэгээ өргөжүүлнэ. Өргөжүүлнэ гэдэг нь одоо байгаа мэдлэг дээр объектууд нэмж оруулаад тэдгээрийг шин чанаруудыг нэмж оруулан мэдлэгийг хэрхэн туршиж болж байгаагаа туршиж үзээрэй гэсэн үг байна. За, тэгээд мөн 6 дугаар лабораторийн ажил дасгалыг оруулсан байгаа. За, тэдгээр дасгалыг хэрхэн гүйцэтгэх вэ? Жишээ дасгал болон бие дааж гүйцэтгэх дасгалуудыг оруулсан байгаа. Тэдгээрийг та бүхэн үзээрэй. Тэрнээс гадна Золзын багшийн машин сургалт гэсэн ном байгаа. Тэр машин сургалт гэсэн номондох онлын ойлголтуудыг бас давхар уншаад эдгээр дасгалуудыг гүйцэтгэж болно. За, дөрөвт нь юу их вөхөр туршсан болон бие дааж гүйцэтгсэн бүх ажлуудыг тайланд нэгтгэн бичнэ. За, тайланг болон өргөдгөн бичсэн программын кодыг лабораторийн ажил илгээх холбоосоор илгээж, за, багшийн зарласан хугацаанд өөрийн илгээсэн кодыг болон тайлангаа хамгаалж лабораторийн оноогоо авах боломжтой. За, өнөөдрийн лабораторийн хичээлээр ямар жишээ даалгаврыг үзүүлэх вэ гэхээр, нэгдүгээрт нь эхний даалгавар бол семантик сүлжээ бүтээх даалгавар байгаа. Хоёр дахь даалгавар бол програмчлалт дүрмийг ашиглах даалгавар байгаа. За, гурав дахь даалгавар болохоор зэрэг фрейм бүтээх даалгавар байгаа. Дөрөв дэх нь болохоор баримтад тулгуурлаж үндэслэлийн системийг хэрхэн боловсруулах вэ гэсэн жишээ байгаа. За, эдгээр даалгавруудыг бид нэр тус бүрдэн туршиж үзнэ. За, хамгийн эхний даалгаврын хувьд бол асуудал дэвшүүлэх нь бор шувуу юм уу? Шувуу юм бол амтан байна гэсэн үг. За, бор шувуу бол шувуу учраас нис чаддаг гэсэн мэдээллүүдийг дүрслэн харуулна гэсэн үг байна. За, хоёр дахь даалгаврын хувьд болохоор зэрэг хэрвээ бороо орж ивэл шүхрээ авна, хүүтэн байвал хөрмөө өмсгсөн мэдлэгийг хүнд өгөөц ийм програм байх нь байна. За, дараагийнх нь фрейм бүтээх нь болохоор
тодорхой шин чанаруудыг ашиглаад шин чанар ямар шин чанаруудыг дурсалж болох вэ, хэрхэн дурсалж болох вэ гэдгийг дурсалсан жишээ байгаа. За хамгийн сүүлийн жишээн дээр болохоор зэрэг яг амьдрал дээр байдаг баримтуудад толгуурлаад ямар нэгэн одоо шувуу, одоо жишээд энэ жишээний хувьд бол бүх шувууд нисч чаддаг. Гэхдээ оцсон шувуу бол шувуу боловч нисч чаддгүй гэсэн одоо мэдлэгийг өгөхөөс за ийм жишээ байгаа. За семантик жишээн дээр жишээлбэл семантик жишээн дээр юу хийсэн бэ гэхээр зэрэг семантик жишээг бүтээхдээ сүлжээг бүтээхийн тулд бид нэр тал бичиг ашигласан байгаа. Тал бичгэн дээр одоо бор шувуу гэсэн объект энэ бор шувуу гэсэн объект дээр ямар утгууд байж болох вэ гэхээр бор шувуу нь шувуу. За тэгээд нисч чадна. За шувуу бол нисдэг ч гэсэн амтан гэсэн мэдлэгүүдийг энэ өгсөн байх нь. За тэгээд эдгээр мэдээллүүдийг оруулсан мэдлэгээ хэрхэн харуулж болох вэ гэвэл хэвлэх үйлдэлүүд давталтаар бүх мэдээллүүдийг нь одоо тал дах одоо семантик network гэж үүсгэсэн тал дах утгуудаа давталтан дотор дуудаад хэвлэж болж байна. За энэ дээр бор шувуу бол шувуу нисч чадна. Тэгээ шувуу бол амтан гэсэн мэдлэгийг энэ хадгалсан байна. Энийг тал бичиг хэлбэрээр үүсгэж болдог байна. За дараагийнх нь болохоор зэрэг нөгөө юу байсан тийм ээ. За энэ дээр юу функц үүсгэсэн байна. За цагаагаарын нөхцөлийг харуулсан функц байна тийм ээ. За энэ функц дээр хэрвээ бороо орж явах юм бол шүхрээ аваарай гэсэн утга учаанд. За хэрвээ хүүтэн байх юм бол хөрмийн өмсөөрэй гэсэн утга учаанд. За эдгээрийн аль нь жиш байх юм бол өдрөө сайхан өнгөрүүлээрээ аль ч тийм бороо ороогүй дулаахан байгаа гэсэн үг байна тийм үү. За энд үүсгэсэн одоо нөхцөлд үүсгэсэн мэдлгүүдээ хэвлэхийн тулд print операторыг ашиглаад бид нэр юг мэдлэгийнхаа үр дүнг хэвлэж болох нэ. За дараагийн фрейм бүтээгч жишээн дээр болохоор класс үүсгэж ашигласан байна. Класс дээр мэдлэг суурилсан одоо фрейм суурилсан мэдлэгийг ашиглаж байгаа классыг үүсгэсэн байна. За энэ класс болохоор зэрэг энэ класс дотор тэр амьтны нэр нь байх нь байна. За тэгээ өшөө юу байх вэ? Ямар төрлөө те одоо тэр хүний төрөлд орох юм уу, амьтны төрөлд орох юм уу те объектын төрөлд орох юм уу? За тэр төрлийн тодорхойлж өгч जैन тэрнээс гадна ямар нэгэн гаргадаг дуу авийг нь бас тодорхойлж өгсөн байна. За тэгээ хэдэн хөлтэй гэдгийг тодорхойлсон байна. За энэ тодорхойлсон классыг бид нэр дуудахын тулд юу яасан бэ? Тодорхойлсон функцийг утсан байна. За энэ функц дотор болохоор зэрэг нөгөө функцийг дуудаад би бол одоо юу гэдэг нь те амтан. За тэгээд би хуцаж чадна. За тэгээ бас би дөрвөн хөлтэй гэсэн өөрийнх нь талаарх мэдээллийг энэ класс дотор оруулсан мэдээлэлээр харуулж байна. За тэгээд dog гэдэг жижигээр бичсэн хувьсгч нь болохоор классыг дуудаж байна тийм ээ. Dog гэж бидний үүсгэсэн классыг дуудаад за тэр класс харгалзах тайлбаруудыг энэ хэвлсэн байна. За үр дүндэн дээр би бол амтан, би хуцаж чадна, би бас дөрвөн хөлтэй гэсэн мэдлэгийн утгыг хэвлсэн байна. За хамгийн сүүлийнх нь дараагийнх нь болохоор зэрэг энэ гурав дахь нь байгаа хамгийн сүүлийнх шүү тийм ээ. За энд болохоор хамгийн сүүлийнх нь дөрөвт нь шуучлаарай. За энэ дээр нөгөө амьдрал дээр байдаг баримтуудад толгуурлаад энгийн үндэслэл системийг боловсруулсан байна. За энэ чинь юу ашигласан бэ гэхээр бас класс ашигласан байна. Тэгэхээр юу гэдэг вэ гэхээр объектын шин чанарыг ашиглаад энгийн баримт за тэрэнд үл хамаарах одоо бусад ойлголтуудыг ашиглаад тэдгээр нь хоорондоо ямар хамааралтай байж болох вэ гэдгийг илэрхийлсэн мэдлэгийг үүсгэсэн байна энэ дэр. За энэ чинь шувуу гэсэн класс үүсгээд тэр шувуу бол өөрийн гэсэн нэртэй. За тэгээ тэр эхлээд нисэж чадна гэсэн утга нь яг уу үнэн гэсэн утгыг явсан байна. Энэ бүлэн утга байна тийм ээ. За тэгээ эхлээд нэр нь байх нь араас нь нисэж чадна гэдгийг хэвлэх нь. За тэгээд нисэх боломжтой гэдгийг тодорхойлохын тулд хэрвээ яг нисэж чадах юм бол нисэж чадна гэсэн текстийг буцаана. Үгүй бол нисэж чадахгүй гэсэн текстийг буцаах. За ийм одоо классыг функцийг тодорхойлж өгсөн байна. Функц дотор нөгөө юуг яг уу классын объектыг ашигласан байна тийм ээ. За тэгээд sparrow penguin буюу sparrow гэдэг чинь бор шувуу гэсэн. Penguin гэсэн одоо ийм хоёр
объектыг энэ ч үүсгэсэн байна. Объектыг үүсгэхдээ нөгөө board гэдэг класс дотроо дуудаж авчирсан байна. За тэгээд тэр дуудаж авчирсан классынхаа утгыг үр дүнгийн хэвлэхээр за бор шувуу бол нис чадна, ацсан шувуу нис чадахгүй гэсэн мэдгийг хэвлэжээ. За асуулт. За энэ асуултыг та бүхэн хаана хариулж бичиж явуулах вэ гэхээр семантик сүлжээний давуу тал нь юу вэ? Бодит амьдралд ямар дүрмийг бичиж болох юм? Фрейм ашиглахын давуу тал нь юу байсан бэ гэдгийг та бүхэн бичээд лабораторийн ажлын тайланд харуулаарай. За тэгээд эцэст нь дүгнж хэлэх юм бол семантик сүлжээг бол талаар илэрхийлж болно. Програмчлах дүрмэнд бол if else гэсэн функцийг ашиглах нь байна. За фреймийг үүсгэхдээ бол класс бүтцийг ашиглаж болох нь байна. За тэгээд ямар нэгэн баримтанд тулгуур дүгнэлт гаргахад объектын шинжээр нь тодорхойлох мэдлэгүүдийг үүсгэх боломжтой байх нэ. За би дааж бодох бодлогуудыг энэ ногооноор бичсэн байна. За нөгөө саяын энд яригдсан жишээнүүдийг ашиглаад өргөтгөх нь гэсэн үг. Эхний жишээг бол бүргэд халим гэх метод амьтан нэмээд семантик сүлжээгээ өргөжүүлж болж байгаа нэг юу та бүхэн шалгаж үзээрэй. За мөн хоёр дахь юун дээр болохоор програмчлалыг цагаагаартай холбоотой програмчлалаар илүү нөхцлүүдийг зааж өгөх нь байна. За тэгээд өнгө, хур, түлсний төрөл гэх мэтийг нь тодорхойлсон шинж чанарыг агуулсан машин гэсэн фреймийг тусаж болж байгааг уу та бүхэн шалгаж үзээрэй. За эцэст нь тэгээд жимсний талаарх мэдлэгийг жижигхэн мэдлэгийн сан уусгэд туршиж үзэх нь байна. За тэгээд эдгээр дөрвөн жишээгээ өргөтгөөд сайжруулад өөр нэрээр хадгалсан файлаа даалгавар илгээх гэсэн холбоосоор илгээх нь байна. За лабораторийн ажлын би дааж үзсэн бодлогууд болон туршиж үзсэн бодлогууд асуултанд хариулсан хариултууд зэргийг багтаасан тайлан ус бичих нь байна. За энд бодох бодлогоос гадна лабораторийн 6 дугаар ажилласан файл байгаа. Тэрэнд дасгал ажлууд байгаа. За тэр дасгал ажлуудыг та бүхэн бодоод хариулаад үр дүнгийн тайландаа тасгаад илгээх нэ. За тэгэхээр гүйцэтгсэн даалгаврын файлуудыг хэрхэн нэрлэх, ямар нэртэй байх уу, ямар форматтай байх уу гэдгийг лабораторийн ажил 6 гэсэн PDF файл дээр бичсэн байгаа. За тэгээ хугацаанд илгээгээгүй ажлыг шалгаж өгөх боломжгүй гэдгийг анхаарна үсттэй. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. За дараагийн хичээл хүртэл түр баяртай.